Not sure if you know this, but when we first met, I got so nervous I couldn't speak. In that very moment, I found the one, and my life had found its missing piece. Сайн байцгаана уу? Эрхэм үндэд өргөдсөн зочдоо. Сайн байцгаана уу? Хоригдогч хосын минь хайртай аав ээж, ахын дүүс, хамаатан садан найз нөхөд та бүгдээ. Та бүхэндээ энэхүү сайхан баяр хормын ёслолын баярын мэндийг хүргэн мэдчилж байна. Өнөөдөр та бүхэн Төвдөн нэмийн баян мөнх Отгонбаатрын зол заяа хоёрынхоо 20 найраа хийж гал голомтоо батрааж Монгол улсад нэгэн шинэ айлууд нэмэгдэж байгаа энэ сайхан баяр ёслолд нь өргөдөн хүрэлцэн иржээ. Энэ өдөр бол тэдний манд тэсэн ядаж хүссэн хүлээсэн энэ сайхан өдөр байгаа. Тэгээд удаан хугацаанд тэд маань бэлдэж огтлон хүлээсэн тэр хүчин хэдийнэ ирсэн байна. Тийм учраас өнөөдөр тэр хоёр манаас хайртай аав ээжийнхээ, ахын дүүсийгээ, найз нөхдөйгөө ойр дотн бүх хүмүүсийг цуглуулаад энэ сайхан хормын баяраа ийхүү эхэлж байна. Эхлэн та өөрийн хайртай нэгнийхээ энэ сайхан хормын ёслолд тавтай морилоор гэж таныг урьж байна. Мөн та дэргэд хүндээ хандаад энэ сайхан баярын мэдчилгээг бас хүргэнэ гэж танаас хүсэж байна. Хайраар дотносож бие биенээ таньсан хос хоёрын маань хорин болж байна. Хамгаас дотн бүхнээ тэдмэн өрөө хамтдаа баярлан цэнгий гэж байна. Бүтэн амьдралыг цогцлоо гэж эхлэх цэгийг тэдмэн тавьж байна. Бие биедээ амлалт өгч гал голомтоо бадраа гэж байна. Өнөөдөр бид бүхэн энэ сайхан баяр хөөр явдлын эрхэм зочид мөн. Гэвч нөгөө талаасаа энэ хорин найр болж байгаа энэ үйл явдал бол нэгэн мөнхийн үйл явдал байгаа. Манай хоримлагч хос маань болохоор амьд бурханд итгэдэг тийм хосууд байгаа. Тэгэхээр яг тэрний үгийн дагуу энэ хорин гэдэг бол гэрлэлт гэдэг бол мөнхийн тэр үнцэнтэй мөнхийн бас ямар нэг салгалт эсвэл ямар нэг тэр дундуур нь завсар байдаггүй тэр үнцэнтэй онцгой цаг үе болж байгаа. Тийм учраас та бид бүхэн энэ хормонд оролцохдоо мэдээж хүндтэй өргөцсөн зочид мөн боловч нөгөө талаасаа энэ чухал үйл явдлын тэр хоёр маань чагарч ирээд бие биедээ амлалт өгнө. Хөгжөө солилцсон. Бид бүхний өмнө бас энэ яг одоо хормлог ёслолыг энэхэн гэрчин болж бас та сууж байгаа юм шиг гэдгийг би сануулмаар байна. Энэ хормын гол эзэн болсон болцоод залуу Төвдөн нэмийн баян мөнхийг хормын эрчнэрийнхэн хамт энэхүү баярын өргөөнөө хүндэтгэн урьж байна. Та бүхэн баян мөнх хүсгэн хүлээж аваа. Энэхүү хормын гол шийдвэр болсон үзэсгэлэнт бүсгүй удахгүй галгалуудаа бадраах гэж буй шинэ эзэгтэй болох гэж буй сүйт бүсгүй Отгонбаатар өвгөтэй зол заяа
Батхан Бадрын хамт энэхүү баярын өргөөнөө хүндэтгэн өрж байна. Амстаа сүйд бүсгийн өрж алдар тасив. Алдар тасив. Баяр үргээ энэ зөвсөн хүн болгон та хоёрыг бурмаа хийж чад би түргэн баяртай байна. Баяр үргээ бид нар ирсэн байна. Дахин баяр үргээ өгсөн. Бидний төрмийн хүчнийг ярьцгаатаа шууд юугийг шууд сонсъё гэж бодсон. Баярыг манд олцаар ирсэн бүх зочид өнөхөр баярлалаа. Энэ үчиг үгээр хэлж чадахгүй баярлалаа. Юуны мөн хамгийн чухал ирсэн хамтдаа маш их баярлалаа. Хайртай хүмүүсээ бүгдийг нэгдүгээр харах маш сайхан байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл маш удаан хүлээсэн, маш олон зүйл дотор явсан. Тэр болгонд тусалж исэн найзууд, ах дүүс, элбэг ахын дүүс, ивэл зөвлөний ахын дүүс, ялангуяа хайртай аав ээжүүдтэй маш их баярлалаа. Хамтдаа маш сайн хийсэн. За баярлалаа. Өрнөгч хасыг хүндэтгэлийн суултанд барьж байна. Тэгээд дараа за та бүхэн бас суултаа соно. Дараагийн үйл ажиллагаа үргэлжлэнэ. Ган тулаг сүмжлэмээ ариун зов нарыг энэхүү тайзнаа урьж байна. Гэрчийн үгийг хэлнэ гэж урьж байна. Бүх хүрэлцээрсэн гайхалтай зочдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг гомдлог гэдэг баярмөх дүүгээ гэрчлэх гэж гарч ирсэндээ үнэхээр баяртай байна. Тэгээд Баяртай танилцаад би нэлээд олон жил болоогүй 2-3 жил болж байгаа хаа. Тэгээд энэ дотор хэрэг сэтгэл дотор битээр хамтдаа ханд ус болсон. Тэгээд энэ дотор богинохон хугацаа байсан ч гэсэн үнэхээр Баяртайг таньж мэдсэн, дотн нөхөрсөн тийм хугацаа байсан. Тэгээд Баяртайгаас маш олон гайхалтай зан чанаруудыг би олж харсан. Дүлгөөн зантай бас айгүй тусрахаг. Тэгээд хэрвээ хэн нэгэн хүн одоо ингэж буруу зүйл хийж ивэл Баяртай шууд очиод шууд хэлдэг. За энэ чинь ийм чинь буруу биш шүү. Энийгээ засаарай гэх мэтлэн. Тэгээд би анх уулзсан цагаас ахуулаад дүүгээ ямар мундаг залуу вэ? Бас ямар их хүмүүжүүлэлтэй залуу вэ? Аав ээж нь ямар мундаг өсгөө вэ гэж тэр зүйлүүдийг олж харсан байна. Тэгээд үнэхээр би зав заяад маань үнэхээр амьдралын тэр сайн хань халамжид нөхөр болж чадна гэж
үнэхээр баян мөнхийгөө гэрчилж байна. Баян мөнх болон зовцоогийн маань итгэл найд тураа өгсөн амьдралынхаа турш итгэж найдаа гэж шийдсэн тэр агуулсан Есүс Христийг магтан хүндлэх цаг байна. Бамбараа хасах мэт. Бурхан эзний манд хаалт та хоёрын маань энэ өргөн ирсэн бүх зочдын дээгүүр нүрэн байгуултгаа хамтдаа Бурхан эзний амтыг хүндэлцгээе. Хамтдаа хүндэлцгээе. Тэд баяр хөөртэй байж баярлан нуулаг гэж. Өнөөдөр бидний хувьд баярлах өдөр хамтдаа баярлан нуулцгаая.
би баярлалаа гэж залуу маань хэлжсэн. Гэхдээ надад маш их багдам зам байсан. Би Есүс итгэдэг хүмүүсийг хараад гайхаад байсан юм. Таныг магтъя гэж Есүс би таны баалаа би таныг одоо дагъя гэдэг. Та ол эзэн би юу чишээ гэдэг. Надад би юу чиш болмоогүй байсан. Тэгээд маш олон тэмцлүүд байсан. Ухаан яаж ирэхээр мөчөд бид хоёр яг тэр тэмцэлтэй байсан. Ягаад гэвэл би 21 жил аав ээжийнхээ хажууд би өөр ухаан шүү дээ. Гадар маш ном уншуулаад дагаар ариулуулаад ацаар ариулуулаад амьдарч ирсэн. Тэгээд надад яг тэр зүйлийг бүтээж авах зүрх байгаагүй. Тэгээд би яг хадмантайгаа танилцгаад би өөрийгөө бэлдсэн. Яг одоо бас жил хагасан юм. Энэ жилийн 4 сар 3 сар хадмантайгаа танилцгаад би өөрийгөө бэлдээд самарт явж мөнгө аваад муу тослоодасаа гараад зан ашиглаад цэцдэг. Ингээд би хадмант дээр очиж сайн мэдээ сонссон. Тэгээд сайн мэдээ би сарын турш олон тэглээ ахын дүүсээсээ сонссон. Есүсийн гэдэг чуулганы ах дүүсээсээ. Тэгээд би итгэсэн. Гэхдээ тэр итгэл яг чулуун дээр яг бат сөөлөд байсан. Миний итгэл айгүй нингэн байсан. Тэгээд ирснийхаа дараа би яг юунд итгэж байгаа юм бэ гэж яг дотор бодсон. Юу вэ? Би чи итгэхгүйгээ яриа байжсэн шүү дээ. Тэгсэн чи юу вэ? Би нэг хэсэг чи Есүс итгэдэг гэх хүмүүс ярьсан гэж байгаа юм. Тэгээд юу болж байна? Тэгээд тэр дотор яаж ч буцаад яг тэр хинтигээс ирэхэд буцаад ухууч амьдралын маань хэв маягууд намайг өгсөн. Хор зуршлууд маань өгсөн. Буцаад бомчдгүй зан арашингууд маань өгсөн. Тэгээд би яг тэр үед тэнцэлдэж чадаагүй би тэр тухайн үед яг унсан л та би итгэлээ өгсөн. Тэр хэсэг гэж үзсэн юм аа. Одоо итгэхгүй байгаа. Би юу гэж хэлж байна. Гэхдээ ер нь сайн. Есүсийн сайн шүү хүмүүс. Жаахан бүтггүй харах юм бол чи юу ингэж хаа цуглаанд явах юм. Эсвэл өөрөө бүр идэж чадаагүй хүмүүс. Тэгээд тэр сайн мэдээний дараа би унсан. Гэхдээ яг тэр зүйлийн дараа миний амьдрал бүр утгагүй юм шиг надад санагдаж ирсэн. Би итгэлээ өгүүлсэн. Тэгэхэд миний өдөр хоногуд яг л нэгэн хэвэн өнгөрчсэн. Миний алсын араа амьдралын зорилго байр машинаас үүсэж байгаагүй. Өнөөдөр би энэ 20 зогсож гэж төсөж байгаа. Ямар сайхан байдаг вэ? Хүүхдүүд том болоод хоригдно гэдэг бидэнд ямар их аз жаргал өгдөг гэж. Залуу маань ийм том болоод энэ сайхан хүн дагуулж ирээд биднийг өнөр өдрөн болгож нөгөө хүчтэй байдаг шүү дээ. 10 талын засварлуудаа хануулаад гарч ирлээ гэдэг шиг. Аюул туу маань ямар сайхан сүрч авсантай, зовж авсантай залуу насаараа байсан. Ийм сайхан өдөр баяр хүрээ бүтээж ирвэ. Бүгд гэдэг очрон зовоогийн маань аав Отхон Баатар ээж урнаа хоёрыг гэрэлтийг нь ерөө мэдсэж байлаа. Миний би. Тэгээд хараад энэ бүгдийг барамаа. Ер нь гэрэл бүр маш их аз жаргалтай сайн сайхан ерөө дагуулсан олон ах дүүсээ цуглуулсан баярлан эхэлдэг. Амьдрал цаашаа үргэлжлэхдээ аз жаргалтай сайхан өдрүүдийг бүтээхийн тулд амаргүй болж сайхан амьдралыг бүтээхийн тулд бас их хүч орно. Мэдлэг оюун ухаан, итгэл орно, зүрх сэтгэл орно, харилцаа орно, зориулт орно. Тэгээд миний амьдрал эхнэр бидний амьдралд тус болж исэн тэрхүү нэгэн Библийн ишлэлийг би та бүхэнд уншиж өгч байна. Энэ бол Матай номын 22 дугаар бүлгээс байна. Хүмүүс түүнийг бүрэлдэн хүчээд түүний дундаас нэгэн хуульч Есүсээс асууж байна. Багшаа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түн чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайр.
Энэ бол агуу бөгөөд анхны тушаал мөн. Удаахан чи хөршөө өөрийн адил хайр гэсэнтэй адил юм аа. Энэ хоёр тушаал бүх хууль ба иш үзүүлэгч. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба иш үзүүлэг толгойд юм аа. За энэ бол миний амьдралын хүч авдаг. Миний амьдралыг зөв болгодог. Миний амьдралыг чиглүүлж байдаг. Амьдралын гэгээлтэй харамхай өндөр нам хэцүү байх бүх өдрүүдэд намайг итгэх зардаг. Охин маань бидний төгсөн тэрхүү агуу тушаал юм. За энэ хоёртой байхад бол итгэлийн хүн багийн зовлон багийн бэрхшээлийг туулах юм хүчтэй байдаг юм аа. Гэхдээ энэ тушаалын аль нэгийг юм авахгүй. Эсвэл та хоёрын хэн нэгэн үүнийг үл хайхаар бол амьдралын хэцүү нөхцөл бэрхшээлийг татах амаргүй болов. Амьдрал үргэлж нараа гэдэг юм уу? Амьдрал үргэлж хайгд сэргийж байдаггүй. Амьдрал бас амаргүй өдрүүд тохиолддог билээ. Энэ бас маш олон хосууд хардж байна. Энэ бас олон сайхан аав ээжийнүүд сууж байна. Залуухан шинхэн хосуудч байна. Хоёрдугаар маань хөрмийнхаа өдөр энэ сайхан үгийг нөгөө араасаа үр дүн дагуулдаг сайн өгчүүдийг, сайн хүмүүсүүдийг хүмүүс болгон сүлдээ гэдэгтэй. Хоёрдугаар маань үнэхээр энэ сайхан үгийг энэ заах үрэн гэсэн хүмүүс сонсох бас боломжтой байжээ. Та нарын энэ үгээр бид бас ярих болтугай. Өнөөдөр хэн нэгний амьдрал тэрхүү аз жаргалтай амаргүй болон сайхан амьдралыг бүтээх гээд бас хөөрхөн хэрэндээ зүдэрч явж болох юм. Тэгвэл хоёрдугаар хамгийн агуу тушаал бол Бурхны эзний бүх зүг сэтгэл бүх оюун бүх хүчээр хайр. Угаах нь хөршөө буюу хам таалаа нэгнэ, хажуудах нэгнэ, өөрийн адил хайртайгаа гэсэн энэ хоёр тушаалаар амьдралын бүх үйл явдал асуудал шийдэгдэх юм гэдгийг өнөөдөр Библиэс бас амьдралаас амьдралд өвгөө шалгаж явсан тэр үгнээс ахманы биеийг суралцсан байгаа. Ингээд ерөөгийн өмнө зүрхэндээ байгаа үгээ та бүхэнд хуваалцж байгаа маань энэ үгээ Баямко залуу миний хоёр сайхан дүн бүх оюун бүх хүчээр эзнээ хайр. Дараа нь тэрийг өөрийн адил хайрлах ба. Та нарын өмнө ямар ч асуудал биш байх. Ямар ч зовлон та нарын хувьд зовлон биш байх. Охнаас энэ хүч биенээс авах хүч бол энэ дэлхийд байж болох хамгийн том уран байдаг. Тэрс хоёр нүгээр энэ сайхан үгээр юу гэж юм? Амьдралаа тулан гарахтаа, бүтээхдээ, өргөжлөхдөө зорилго бүтээж авшин өршөлт явахдаа Охныхаа эзний эсгийн агуу тушаалыг эзэсгүй үлдээ. Энэ хайртай үгийн дагуу хөргийн ерөөл ажиллаас өмнө үйлчлэгч гэрээний залбирахыг ихэд бэлгшээж байна. Ийм учраас энэ байгаа аав ээжийн эхнэр нөхрүүд зүрх сэтгэлдээ энэхүү залбирлыг бас хамтдаа хүлээн авцгааг өмнө та бүхэндээ урьж байна. Огийн түн маань урнаа түн маань Есүс Христэд тууштай итгээд тэр өдрөөс хойш ах トゥ нартай туушлаараа сайн мэдээ тааж бидний үеийн бүгдээрээ л хоригн дээр та Есүс Христэд итгэхийг хүсэж байна уу гэмээр тэр агуу сайхан зөвхөн байгаа бэлгээ уламжлалт давталт болсон. Харин өнөөдөр би та бүхний суултаа зүрх сэтгэлдээ дагууга тань тэр хэрэгцээ байгаа бол таны зөвхөн тэр агуу болох хэрэгтэй байгаа бол энэ залбирал дотор хамт чимээ амьд суулуу гэмээр таныг урьж байна. Агуу бүтээгч Бурхан аав минь таньд талархъя. Та энэ гэрлэж байгаа хүүхдүүдээс минь гадна бид бүхний гэрлэлтийн төлөвлөгөө зорилгод санаа тавьдаг гэдгийг бид мэдлээ. Бурхан аваа одооноос эхлэн бидний гэрлэлтийн төлөв ашнуудыг та удаад чиглүүлэх болбай. Өдөр бүр таныг нэгт тавьж бидний өөрийнхөө өмнө тавих хайр хаан хүч нэгүсэл энэ өрөөнд байгаа хүүхд дүүр мөнгөх болбай. Бид Бурхантайгаа болон Библиэд харилцаагаа шинээр суралцах давуу сэтгэлтэй
болгож өгөөрэй. Бидний бурхантай болон Христтэй харилцах харилцааг бусдад үлгэр жишээ болохгүй юу болгож өгөөрэй. Бидний бурхантай болон биеийн харилцах харилцааг хооч үе үр хүүхдүүд ба хад үсэг тэр сайхан хайрын орчин болгож өгөөрэй. Бидний бурхантайгаа болон биеийн харилцах харилцаанаас үр дүн гарч сайн сайхан үргэлж дэлгэрч болтугай. Бид хоорондоо насан туршийн хайрын харилцаагаа сахиж авахын тулд бурхантайгаа болон биеийн зориултаар байж амьдралыг ерөөл бүрэн байхад та тусаж өгөөрэй. Иймгүй эдгээрийг ойлгон мэдэх боломж өгсөн таньд багтаж байна. Энэ өрөөнд гомж болсон бүх хүнд сонсох боломж байсан эзэндээ бас талархаж байна. Есүс Христийн нэрээр энэ өрөөнд ерөөн зөвлөе. Эзэн бүх аврал магтаал нь үеийг болгоё. Өнөөдөр миний гацсан үүрэг хоёр түгээ бурхны өмнө болоод хүмүүсийн өмнө нэгэн гэрэл болсныг зарлан амьдлах тийм хүндтэй үүрэг олгосон байна. За ингээд бүгдээр чинээгээр яах вэ? Хоёр дуу маань хоёр биендээ хэлэх сэтгэлийн амлалт сэтгэлийнхээ үгийг уншиж гарын үсгээ зурцаад бат сэтгэлийн ил холбоос болсон хаан бүгд хатас үгээс солилцсон. Сайхан сайн нэлээ. Ингээд хоёр дуугаар зөвхөн босгоо хэмээн болж байна. Бидний баяртай үзсэн сүл бүсгүй хамаатай зон зайрч байна. Өөрийн хуулиас ихлээр болно. Цагаатай хийгээд зовлоо. Өрнөдөө хийгээд баяр хүргэн. Өвчтөө хийгээд эрүүл савлаа. Элбэг хандлон хийгээд ачигдaltaй энэ амьдралын бүхий хүч. Энэ дэлхийг орхох хүртэл хайрлах чамаараа нэгжээр хайлан хөдлөн гэдэг. Эцэг хүү ариус Христийн бие болсон чуулганы ахын үс. Аав ээж ах дүү төрөл төрсөн ам бүрийнхөө өмнө амлаж байна. Сэт залуу төгний Монголд баян чийхээ ихтэрэн болж жаргалтай хийгээд зовлонтой, гонигтай хийгээд баяр хүртэн, өвчтэй хийгээд эрүүл сайн, элбэг хангалуун хийгээд ачигдaltaй. Энэ амьдралынхаа бүхэл энэ дэлхийг орхих хүртлээр хайрт чамаараа үнэнчээр хайрлан, үнэнлэн гэдгээ эцэг хүү ариус ус, Христийн бие болох чуулганы ахын дүүс, аав ээж ах дүү төрөл төрсөн ам бүгдийн хооронд амлаж байна. За бүгдийн эдгээр энэ гайхам үсгийг болох юм байна. Эцэг мөрний өмнө авчихсан юм байна. За бас бид үзсэн байдлаар хэлж байна. Энэ бол хормын бүх зүг ёсол байна. За энэ бүх амлалтын дараа энэ амлалтаа уншиж амгаасныхаа дараа яг ажлын залхаас өмнө болцоо залуу баян хүн маань сүд үсгүй болцоо үсгүй зол заяада хормын хатан богомжийг хаан сүгийн бүтэн зүгийг зүүж өгнө үнэ гэж байна. Баяргийн бүгдээ баяргийн машинсыг үзүүлээд тооцоолж бас одоо болцоо баян хүн ам бүгдийг зүүж өгнө гэж байна. Тэр алга шиг баяргийн одоо мөн оройд байсан алга. Тэгээд ямар нэгэн эхлэл бас байдаг. Хаан богоос хатмасаа амлалтын дараа хүмүүс хэлсэн дараа баяр дуу маань сүүл залуу байсан бол эд нүгмэн бол цаг байлаа. Зовцоо юм сүүл төсөл байсан бол ихнэр хэмээн эцэгтэй хэмээн дуулаа. Ингээд хэдий та бүхний өмнө баярын чирэг болсон
안хны үнсэлтэн төрж байна. Баяргий. Сингэрэн 2000 оны 2 сарын 19-нд төрсөн орчин овогтой Төвд намын Ямын Баян мөнгө. Монгол улсын иргэн 2000 оны 4 сарын 12-нд төрсөн Тайжууд овогт Отгонбаатарын зов заяа наран 2022 оны 10 сарын 5-ны өдөр гэр бүл болсныг Гэрсний бүтгэлийн тэгдэг 98 дугаар бүртгэж гэрчлээ овоо. Улаанбаатар хотын Баян зүрхтүүгийн улсын бүртгэлийн газар ажилтан гар болох гэж гараа өсөн дуран энэ хайртай ерөнхий багтаал агуулсан энэ башийн гэрлэлт болон амьдралыг өрөөнсгөж бүхэл сүнслэг өрөөл болон гайхамшигт өрөөлөөр ялхан амьдрал болдог. Тэд сэтгэл зүйн хувьд хаттай, хүчтэй, тууштай, дайчин шаргуу хөдөлмөрч бүтээлч, боцшгүй, яцшгүй, ухамшгүй мөнхөд дүрлсэн болгонд амьдарч болдог. Бие махбодын хувьд эрүүл чив, ядрал үгүй, өвдөлт үгүй, урд удаан наслаж, аав ээж, ах дүүс, үр хойч, түмэн болондоо үлгэр болон төр нийгмээ цогцлооч, хүчирхэн нэгэн гэр бүл болон амьдрах болдог. Үржин оширч, олон сайхан хүүхдүүд төрүүлэн өсгөж, өмөр олон түмээр хүрээлүүлсэн азаа буул болтлоо сайн сайхан хийгээд ялах дүрэн амьдргээ. Ариун сүнс үргэлж хамтаа болдог. Мэрэгэн ухаантай, хүч чадтай, эрүүл чив, уусаг бүсгтэй, хатчин өмөртэй, сайхан иргэн болж олон зүйлийг босгон байгуулах болдог. Ариун сүнсний бүхий сүнслэг мэрэгэн ухаанаар чамаа ирүүлж байна. Гайхамшигтай мэрэгэн эзэгтэй байж мэрэгэн ээж болон энэ нэхийн энэ айлын түшиг тулгуур болон энэ айлыг цэцгэлэн их орноо хөгжүүлэх болдог. Сүнсний бүхий мэрэгэн ухаан хийгээд билгүүдээр өрөөж байна. Агуу Бурхны хүү Есүсийн нэрээр. Амен. Есүсийн нэрээр хатагтай залбираа. Амен. Заавал хатагтай бомбароо ой басига худаацая. Мөн дөрөв суулгасан энэ хоёр бүгдийг сайн хэлсэн мөнхийн гэсэн ахан дүүс төрөж чадсан миний хоцор болж байгаа энэ ахан дүүс хайртан миний хоцрын бас хайшин хамтан ацрал сайхан хийлээ. Нэр өргөжлөг энэ гоо миний вирэгэта энэ ороогийн юугийн хамгийн сайхан өсвөрөөж энэ сайхан одоо нэг үгийн аавч байгаа энэ сайхан аавынхаа ажил төрөл хайж авахгүй ихэвчлэн хавтолын сайхан босол тэмжиж явсан энэ багын хүмүүсийг би бас баярлж тараснаа хэлэхийа. Аагаад миний хөө өөрөөс чинь энэ хүний хөргөмөд энэ хүмүүний бийвч энэ тэртараа хамт Оттас зотаан гэж хоёр аваа баярлуулсан явах болтугай гэж ярая. За энэ хүрэлцэн ирсэн бүх сайхан хүмүүстээ маш их баярлалаа. Бидний баяр нэмээд таамаг маань надад ташилт болоод энэ аян хүртэ байгаа харахтаа бид нар улам мэдээ баяртай байна. Тэр хоёр хүүхдээ захиж аавын ерөөл
аль дараа гэсэн учраас хоёр хүүхдээ аав ээжийнхэн нэгтгэдэг агуу хүчээр бурхан гэсэн миний хоёр хүүг өрөөлж байна. Яг л бурханыг хайрлах зүйлс гэхээс дандаа өрөөл устдаг учраас хоёрыг энэгээр өрөөж охиндоо бас захирах юм байна. Эхний хүний хүндлэг айлын эхний хүн дандаа өнөөдөр галзаж явдаг. Эмэгтэй хүн гэр бүл дотор хайрлах тусам аян хөрдөө жаргалтай явдаг. Тийм болохоор та хоёрыг хайраар хүндлэлээр өрөөж агуу хүчээр бурхан эзэн тэр зүрх сэтгэл чинь гүнзгий хайрыг хүчээр тэр хүндлэлийг хоёрын маань зүрх сэтгэл тавих болтугай. Тэгээд өнөр өгөх болж аз жаргалтай сайхан амьдраарай гэж аав нь өрөөж нөө хоёр хайртай болтугай. 할렐루야, 예수 수진 한 바이라 다 주시옵소서. 아이무 절차하기 이누들 그리운 것을 이누들 신이 그리우리 어흥의 덕들 신이 그리우리 그것을 다 주시옵소. 다 해냈어. 얘긴 참 무짓 얼두긴 그리우리 이길기 하늘날 누군도 수지 인 그리우리 운이문 그것 하늘 알들인 줄 아시는 것도 인그루 여승 가스로건 하늘을 알듯이 버토 인그루 여승 가스로건 얼라노무스 혹명은 아버지 버토 인그루 여승 가스로건 얼라노무스 여기 버토 약 인사부치다스 얼두긴 이름문트 얼두긴 이름이 예수신들을 우르지가 그걸 이쯤이 다네다 운ning 어떻게 그걸 이쯤이 다네다 내장 노루 그게 이쯤이 다네 덕들 아이를 마이스고 할리루야 지금 그걸 바이다 예수 주민 인근들 다네 알듯이 먹고 뭉치고 알듯이 먹고 위위고 다네는 알듯이 먹고 예수 신을 더큰 위로 되돌지 아멘 아멘 아바이 목회만 해지 인증성 저자에게만 해지 오른쪽 나를 그렇잖아. 자, 벌써 너희 좀 알아듣냐? 벌써 너희 울기. 자, 다음에 хоёр ээжин хоёр талын энлаг өөрсдийгөө гал боломжийг бэлтгэж асаасан байна. Хос хоёр маань дараа нь гарч ирээд энэ хоёулаа лаг хоорондоо нийлүүлээд энэ голын лаг асаасан байна. Энэ нь шинэ гал боломж бий болж байна гэдгийг бэлтгэж байгаа энэ сайхан үйл явдал байна. Тэгэхээр хоёр ээжийг хоёр талын лаг асааж өгнө гэмээр хүсэж байна. манай хос хоёр маань өөрсдийн шинэ гал боломжтой бий болгосныг бэлэгдээд хамтдаа алга ташлтандоо одыг асаая.
сайн тулгуурласанчлаа энэ өдөр баян мөнхийн хэмээх шинэ айлгал хаалгалагч өнөөдөр бий болж байна. Таудигээ хүндгийн ширээнийхэн ард садан мордоо хэмээн хөтгөрье. Өнөөдрийн сайхан бэлэг дүмбэлтэй сайхан өдөр хоёр хүүгийн маань ийм сайхан урмын үйл ажиллагаад оролцож байгаа ах トゥ амрагт задан найз нөхөд өгөөд үр хүүхдүүд бүгдөөрэнд нь их баяртай байна. Тэгээ хоёр хүү маань ингээд азтай жаргалтай эрүүлэг сайхан амьдрахыг ээжийн зүгээс хүсэж байна. За өнөөдөр хурмаа хийж байгаа хүү охин хоёртоо аз жаргал энэ хороогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээ өнөөдөр тооёрын хувьд бас бидний хувьд онцгой сайхан баяр хөөртэй аз жаргалтай сайхан өдөр байна. Миний хоёр хүү тэгээд урт удаан амьдарч эрүүл их байж аз жаргалтай байж ээж аавдаа хийгээд их орондоо их сайныг бүтээсэн хүмүүс болоорой гэж хүсэн өрөөж байна. Только моча,
хөрөнгөч хоёр маань өнөөдрийн хөрмийнхаа дэлхийн бүжгийн хамтдаа бүжиглэх цаг айсан байна. За, хоёрын дамжуулсараа
Яасан тэрийн дээр үр Монгол ахын дүүсээ төлөвлөд бас зогсож байгаа. Манай золоо 18 оны орнд бас хотод манай үр Монгол ивэр цоханы ахын дүүстэй хамтсан яг асрамын өдөр үр Монголын ивэр цоханы ахын дүүсээс яг ястай ерөнхийдөө хүмүүс байсан. Хүмүүс ирж чадаагүй. Тэр учраас энэ бас ивэр цоханы ахын дүүсээ Бохотын ивэр цоханы ахын дүүсээ төлөвлөж энэ хоёр гэрүүлийг бас ирэж байгаа. Шинэ гэрүүлийг ирэж байгаа. Тэгээд яг золоо анх хот руу явж байгаад манай цоханы ахлагчуд манай цоханы ахын дүүс айгүй жамарсан. Энэ охиныг үр Монгол үлдээ зайгаад айгүй жамарсан. Тэгсэн чинь 18 онд манай байхаа араас очлоо. Бидгээс онсон. Үнэхээр тэр үед бас чамд бидээр бас яг охиноо шиг харж ирсэн. Тэгээд энэ охиныг үр Монгол үлдээ гэж бодож ирсэн. Тэгсэн чинь охин яг энд байхагийг үлдсэн. Тэгээд одоо яах вэ гэхээр бид хоёр бодож байгаа. Энэ хоёрыг үр Монгол руу илгэхээс одоо яах вэ? Тэр учраас энэ хоёрыг дараа нь үр Монгол руу илгээе. Тэгээд бас цохраны яваас гэх юм бол байка зоологийн талаас манай цохран хам зогсож байгаа. Тэгээд манай хоёр дүүгийн талаар жимэрчүүд бас үнэхээр залуучдын төлөө дуудлагатай. Тийм учраас бас энд бас үнэхээр хоёр дүүгийн минь үнэхээр залуучуудын амьдралд Бурхныг аль өндөр хийх биендээс бас өрөөж байгаа. Тэгэхээр энэ хоёр залуугийн Тэсний амьдрал донд олон залуучууд хараад үнэхээр алдрыг Бурханд үнэн болтгоо. Тэгээд залуучдын дунд бас гэрчил болж амьдрахыг би Есүсийн нэрээр бас өрөөж байгаа. Тэгээд Улаанбаатарын ивэр цохран хамт байгаа. Үр Монголын ивэр цохран тантай өрөөс хамт байгаа шүү. За баярлалаа. За маш баярлалаа.
таны ширээн таны хажуугийн ширээн хараан гэрж амжаагүй гэдэг байгаа бол та гараарай гэж бас хэлээрэй. Хэрвээ тэр хүн гарахгүй бол бусад зочдод тэр хүнийг ширээнээс нь гарч эрэг эрт алга ташна гэсэн. Тэр хэдэн цаг ч алга таш магадгүй тийм ээ. За ингээд сүд бүсгүй одоо цэцэг шидэх хамгийн найдвар мөн бас болж байгаа. Ингээд цацайгаа бас өчвэй. За тэр шинэ болон бас ганц бигийн чамд бүсгүйч бүгдээ гарч ирсэн байх гэж найдаж байгаа шүү. За бүгдээ гарч ирээгүй хүн байна уу? Байна уу? Та бас надад ашиг шүү тийм ээ. Адад ташууд зарим хүмүүс ингээд адад ташууд башуулж хүн үстэй бас гарч ирдэг тал байгаа шүү. За нэг бол эсвэл ингээд заслаа. За би хөөе илүү бас тавьж магадгүй. Маш унж баха. Тэгээд заавал нэг гарч. За манай жог нашаа өгсөж. За бүх гацны гэрж амжаагаа өсгөж байгаа тийм ээ. За тэгээд би энэ заавал хэлэх нэг хоёрын гурваа их шийдэн заяа. А тэрнээс наад бол ингээд гурваа гэж шийдэхгүй шүү дээ тийм ээ. За тэгээд цэцэг шийдэнгүүт задаманаас тэрийг шийдэхгүй бол тэр каркасын хэсэгт тулах үү тийм. Тэгэхээр та нар хүчтэй шийдэхгүй чинь жоохон наашсан дээр байх гэж бодож байгаа. За тэгээд сагсан бүгд удааж байгаа юм шиг удаа өсөж орж ирээ нэггүй шүү дээ тийм ээ. Чигтэй дэрэгүүд хав барайд авах гэж болшоо заяа. За мэднэ үү? Ой бид юм. Бостой бид биш юм тий. За мэднэ үү? За хар нэг хоёрын гурваа гэж итгэв. Гурваа гэж итгэв шүү дээ. Нэг хоёрын гурваа их шийдэн заяа. Юу зурмаг ингэж авахгүй цэцэг шиглэлээр одоо уцаа яах вэ? Хайчаад ингэж авах уу эсвэл хажууд хүндрүүгөө мэдгэвээс ойлгохгүй. За тэгээд нэг хоёрын гурваа их шийдэн заяа. За бүгдээ агаараа тулаа. Нэг хоёрын гурваа гэж шийдэхгүй. За одоо чигнээс шүү. Агаар нэг хоёрын гурваа их шийдээ. Яг зөв. Наад яг зөв байсан шүү. За одоо чигнээс шүү. Чогоо дэслөө. За одоо чигнээс шийдээ. Нэг хоёрын гурваа За өөрөөр хэлбэл нэг үлээ. Намайг тэр шиг би одоо бэлдэж байгаа залуу баян хийх гэж байна. За баян мөнгө манай бүргийн маань ихч. Тэгээд спешиал. Тэгээд дараа бүргийн маань ихч өөр болох юм байна шүү. Тэгээд бүгд бас дахиад уулзсан байна тийм ээ. За ингээд хоёроо бас босны зүг авах гэж байна. Өөрчн за ингээд бүгд баян мөнгөний дараагийн хөрөнгө найрыг эзэг алсан байна. Бүгд өшөж байгаа гэж байна. Шиг баян мөнгөний маань ихч нэгүсийг бас хам хилэн үлсийг хээ таруулж эсгэлээ хаш сандан тэнгэрийг өнгө таруулж имэрлээ харин дугн үе хүргэж эхэллээ ханийн заяа холбоо хурмын өдөр нэмэрлээ 2021 онд анх админда хилцгаа бичгүүд маань адам аваж ирэх маань халуун дотн огтж авч ирсэн. Яг л өмнө нь байдаг байсан юм шиг
анхнаасаа бүрэн болсон байсан юм шиг тийсэн халуун дотн мэдрэмж авчихсан. Тэгээд хамтдаа их баярлалаа. Хамтдаа хайртай юм сайхан отод өргөжсөн та баярлалаа. Баярлалаа. За яг маань ээж маань хатан ээж маань үнээр яг энэ ээж шиг халуун дулаан өнөр өөрлөлтөөр үнээр ахлаг юм ихтэй танасаа суралцах зүйл их байдаг. Тэгэхээр ясташгүй өргөн болгож хүлээж зөвшөөрж авсан. Тэгэхээр баярлалаа. За хэрвээ эцтэй маш их хайртай шүү. Анх танилцаад очиод маш их зөөлөн сэтгэлтэй дулаахан хүмүүс байсан. Одоо ч гэсэн яг хэвээрээ хатан аавч юусаа маш дулаахан зөөлөн мэдэмж мэддэг яг налаад уншмаар санагддаг. Маш их тийм тайван хүлцэнгүй хүмүүс үргэлж түшиг юм болж байгаа. Баярлалаа хоёртой хайртай шүү. За маш баярлалаа. За одоо ээжүүдтэй зориулж бас цэцгийн багнаа бичсэн гэдэг төрөмжийг маань ээжүүдтэй бас цэцгийн багнаа бүгдээ гэж хүсэж байна. За тавид өргөжлөний маань чисэдгийг бүгд сонссоо. Бүгдээ нэг сараад шигтэй бүгдээ. Төрөнд одоо хатан ээжүүдтэй зориулж хамгийн чин зүйлсээс зориулсан бүгд бас хийж байгаа. Тэгээд мөн дөрөв өссөн ээж аваад үргэлж бас табар хэсэгтэй өөрчлөсөн энэ цаг үед бас өдөртөө өсөж үлээлгэж өнөө дөрөв арын хацаа хүрэж байгаа аав ээжүүдтэй чин сэтгэлийн татвартай бас оломжсон. Ингээд хөрөнгөж хоёртоо ээжүүд нь хүний амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг дахиад хүсэрэгд алгашаа. Самаш баярлалаа. Чиний цаатамд үзүүлж байна. Өнөөдрийн хөрмийн цайгийн хамгийн хүндэт идэ болсон ууц шүсийг хувааж өгөх гэж байна. Жаргалтай асуудалтай болон эрхэм хүндэт зочин та бүхэндээ Монгол Улсын Федераль Стадын Баян Монгол чуулганы нийт үндэстнээс шийдвэрлэлийн халуун дэглэе. Хүний сайхан хайн айдын санамыг болж хөөрхөн дүү маань золоо маань хайртай хатан ээжтэй зориулаад өөртөө самаг айдуу өргөнд хүссэн юм аа. Баян хүргэе. Thank you.
За би Золзоягийн аав Отхон Баатрын ээж. За өнөөдөр энэ сайхан одоо баяртай үйл явдалтай өдөр хоёр хүү маань одоо хоёр охин хүү хоёр маань хуримлж байгаа болохоор маш их сайхан баяртай өдөр байна. Ингээд хоёр хүүхэдтэй эрүүл энх алс жаргал сайн сайхан бүхнийг хүсээд өнөр өтгөн сайхан айл болохыг хүсэн өрөөж байна. Би Отхон Баатрын гэр бүлийн хүний эзэн байна. Гайхамшигтайгаар энэ сайхан хоринд хүрэлцэж ирсэндээ бүхэл ахын дүүстэй найз нөхөдтэй талархаж байна. Тэгээд энэ хоёр хүүхдээ эрүүлэн хааж чаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж саруу сайхан амьдраарай. Олон уургыг хугалж, олон аялгыг харж явахыг хүрээж байна. За одоо хамгийн доотлын эсвэр болсон бидунаас дээжлэн авъя. За манай эстрэнийхэн болоод шуурхаад явжлаа та. Манай хоёрын ажлыг бол их нарийн бас хөнгөвчилж өгч байгаа юм тийм ээ. Тэгвэл хоёулаа аавал их тэгрэгтэй авах хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл хоёр хүн нэг утган дээр ингээд хоёр өөр хүний гарны утган дээр байр гэдэг бол тийм амар бас зүйл биш. За одоо бүх зочдод харагдаад өгснөө. Бүх зочдод харагдаад өгсөн. Бүх хүмүүс харж байна уу? За одоо зочдын маань өгөхтэй бэлгэнаа дийжээс. Окей. Одоо моож байна. Дан дигдэр өгөхтэй би өсгөл надад шиштэй. За манай хоёртас. Тогоогоо дийжээ янзлын бэлгэнаа дийжээ тийм ээ. Тэгвэл одоо өөрөөр амжуулаад ирчүүд нь гэрээ минийгээд ихнүүд нь бол кисийг гаргах. Манай хоёрыг гонгорнгээд ихэн хэзээгүй өгдөө дараах уу гэж шиг гэрээ кисээ болгоод амжуулсыг өгөөд байгаа гэж хэлээ. За хоёр хаваад ичишээ бэлгоо. Чигээр байна. За хаваад ичи. 나 대단한 데이지 방인 데이지 오 여스라죠. 나나 그런 거 하고 싶어. 어떤 거나. 오늘 수도 있기에 얼마나 있고 있었지. 어떤 거 소나가지고 말한다. 저도 내가 이 곳에다가 미리고 있으시. 내가 무슨 좀 봤고. 나 이제 봤어. 야, 소리. 야, 그것도 스타트를 싸워 비리고 있어야. 저렇게 나온다 싶어. 아니, 아무 스쿨도 있지. 나오셔. 이게 더 많다. 자, 아무 스쿨도 있어요. 이게 있으시게. 아로, 루스, 네, 그거, 너가 아우가 이렇게 나왔다. 자, 이거부터 시작부터 하는 지금이. 애국지에서 부끄러우시서는 다부터 내주는 것은 부끄러우시서는 에이쿠 바이모크리게는 에 우리끼리 분위기가도 만든 것이 바이모크리고 잔뜩 복구가 되잖아. 실제가 되는 아들 것이야. 저한테 알까 알고 이게 이렇게